Сайн байна уу? Өнөөдөр бүгдээрээ зуршлын хүч номныхоо нэгэн хэсгээс уншицгаая. Давтамжит үйлдэлээ олж мэд. Нийт судалгааны баг ер нь бүх зуршил өдөөгч дохио давтамжит үйлдэл үр дүн гэсэн 3 хэсэг бүхий гинжин холбоотой байдгийг олж гаргасан. Зуршлаа бүрэн ойлгохын тулд зуршлийн тойргийн хэсэг бүрийг олох хэрэгтэй. Тэгж байж муу мухай зуршлыг засаж шинжилж чадна. Та үдээс хоошил болвол кафед очин шоколадтай жигнэмэг авч иддэг зуршилтай гэж бодъё. Үүнээсээ болоод биеийн жин их нэмэгдсэн байж болно. Тодорхойлбол уг зуршлаас болж биеийн жин 4 кг нэмэгдэн үүнээс болж эхнэр нөхрийн хооронд асуудал гарсан гэж үзье. Та уг зуршлаа хаях гэж хичээсэн. Ширээн дээрээ бичээ идэхгүй шүү гэж хүртэл бичээ тавьсан бай гэж бодъё. Гэвч үдээс хойш болоход тэр сануулгуудаа мартан жигнэмэг аван ажилчдынхаа хамт хамтархан идэнэ. Яг идэж байх үед сэтгэл санаа сайхан байдаг ч эзний дараа маргааш ёстой идэхгүй гэж амладаг. Гэвч дараа өдөр нь урдын адил зуршлаан дагдаг. Хэрхэн энэ үйлдэлийнхээ үндсэн шалтгааныг олж өөрчилж чадах вэ? Юунаас илүү зуршлынхаа тойргийг олж мэдэх хэрэгтэй. Эхний шат бол өөрийн давтамжит үйлдэлээ олох явдал юм. Таны давтамжит үйлдэл бол үдээс хойш боломгц кафед ороод шоколадтай жигнэмэг авсны дараа ажлынхантайгаа ярилцсангаа түүнийгээ идэх байна. Тиймээс таны зуршлийн тойргийг зургаар харуулбал дараах зураг байна. Тэгвэл дараагийн шат нь энэ шат шиг тодорхой биш. Энэ давтамжит үйлдэлийг өдөөн гаргагч дохио нь юу вэ? Өлсгөлт нь үү? Залхалт уу? Цусан дахь сахарын хэмжээ багаснаас тэр үү? Эсвэл өөр ажил эхлүүлэхийн өмнө амралт хэрэгтэй байгаад уу? Тэгвэл үр дүн гэдэг нь юу вэ? Жигнэмэг үү? Уур амьсгалын өөрчлөлт үү? Төр зургийн сэтгэл санааны өөрчлөлт үү? Хамт ажиллагчтайгаа хөвгөлтэй байхыг хэлж байна уу? Эсвэл сахартай зүйл эдснээс үүсэх эрч хүч үү? Эдгээр асуултын хариуг олохын тулд бага зэргийн туршилт хэрэгтэй.